За сайн байцгаана уу? Усын цэнхэр язгаарт ажиллаж амьдарч байгаа хилчидтэй одоо энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие 2002 онд усын 0245 дугаар ангид хувц шатхууны албаны дараагаар томилогдоод офицер болоод очиж байлаа. Тэрний өмнө бол хил хамгаалах ерөнхий газраар хувцсны албанд хувцсны мэргэжилтэнгээр ажиллаж агаад 19 жил ахлах цал зүүсэн байдгийм аа. Тэгээд офицер болоод усын цэнхэр язгаарт очиж маш сайхан уул ус ард түмэнтэй нэгдэн амьдарч 5 жил гарan болсон. Энэ хугацаанд бол одоо хил гэж ямар байдгийг, хилийн застав, хилийн харуул, хилчин байлдагч гэж одоо ямар хөө байдгийг хүртэл одоо тэнд очиж жинхэнэ утгаар нь харж үзэж танилцж тэднэртэй хамт амьдралынхаа 5 жил гаруй хугацааг өнгөрүүлсэн байдгийн. Тэгээ хамгийн гол нь эмэгтэй хүний хувьд, эмэгтэй хилчин хүний хувьд одоо хугацаа зэргийн албаа хаагчдын одоо ээж нэм шиг тэднэртэй хандаж тэднэрийнхаа хувц хэрэгэл одоо ахуй хэрэглээний хувцсны хангалтыг цаг алдалгүй югаарч дутаалгүй хүртээхин толд тэнд одоо тийм өдөртөндөр ажиллаж исэн. Тэгээ бас хамтран ажиллаж хахад намайг тэнд ажиллаж хахад хамтарч ажиллаж исэн Пүрвэс сан байна. Сүүлд би бас нэг хүнсний албаны даргаыг хамт хийж исэн. Тэгэхэд одоо Батцаргаа миний нэр байсан одоо манай олон сайхан чадвартай тоогооч нар байсан. Бямбаагч байна, Ванхуу байна. Одоо жимсээ байна. Тэгээд одоо бусад олон үйлчлэгчнэр маш олон хүмүүс одоо бидний нүсэр их ажлын ард гарахад одоо тэд нар маань биднийг одоо авч гардаг ийм одоо чадвартай сайхан хамт олон байсан. Тэгээд ер нь эмэгтэй хүн хилийн цэрэгт ажиллаж байхдаа ир нөхөр одоо ханилсан ханыхаа ажил албыг амар амгалан хийх одоо бүх нөхцөл олцог хангаж одоо арт тишээгээ санаа зовох ямар ч асуудалгүйгээр одоо албаа хаах одоо энд нь маш сайн одоо тулгуур багнанд болж явах хэрэгтэй гэж би ойлгодог. Ямар ч үед одоо ажилтаа байхад одоо тийм байна, ийм байна гэж одоо сэтгэлийн зовоохгүйгээр сэтгэлийг нь хоёрдуулахгүйгээр одоо арт талд бат бөх байхыг л би одоо хамгийн их хүсэж байсан. Орон нутгийн одоо байгууллагуудаа хамтран ажиллаж олон одоо компани, олон одоо байгууллагын сайхан эмэгтэйчүүдтэй би бас хамтарч ажиллаж исэн. Олон ч найз нөхөдтэй болсон. Биднийг одоо 5 жил гарan болоод усаас наашаа ирэхэд биднийг гаргаж өгөх гэж биднийг одоо наашаа явхад одоо сэтгэл санаагаа хуваалцаж маш их олон хүн биднийг дэмжиж тусалж ингэж байсан. Одоо ч гэсэн сэтгэлд маш их тод санагдаж байна. Хамгийн гол нь эмэгтэй хүн, хилчин хүн, офицер хүн одоо ямар үүрэг оройлтой байх хэвээр, ямар одоо манлайлалтай байх хэвээр, үр хүүхдүүдэд яаж асарч хүмүүжүүлж эх оронч үзлээр хүмүүжүүлэх, өөрөөсөө одоо хариуцсан ажилдаа идэвхтэй сэтгэлээсээ байх л одоо хамгийн чухал байдгийг л би одоо тэнд очиж мэдэрсэндээ хизээч миний сэтгэлээс усын цэнхэр язгаарын сайхан хархираа уул, тэр сайхан нуур, одоо тэр сайхан ард түмэн өстой байнгын уяатай байдгаа. Тэгээд одоо та бүхэнтэй эрүүл мэндийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.